Зүгээр айргны хулаар сороод явчлаа. Одоо ингэж сайхан халбгаар нийтэн шүү дээ. Яг ийм гоё олон хүмүүс хараад байна. Яг дээ нэг жоохон махсан монгол хүнд байна. Ингээ ууч идөө. Алаа ичдэг. Эдгээр тойрог нэвтрүүлэг Америк нэгдсэн улсад ирээд найз болдоо маань бидний дагуулж орж ирээд хөдөөний нэг гуанцууд байдаг. Яг л одоо Америкийн хөдөөний гуанц. Энэ гуанцны хамгийн гол онцлог нь юу вэ гэсэн чинь одоо нэг тийм доторх горчин, гадна горчин тийм цэвэрхэн биш. Гэхдээ хоол нь л үнэхээр гоё. Үний хувьд бол нөгөө Вашингтон DC Америкийн хотын төвүүдээр байдаг хоолноос 2 дахин Хямдхан. нөгөө Монголоос гараад удацсан чинь энэ хоолыг хараад бүр баярлаад байна шүү дээ. Манай хавиргатай шүлэл байгаа шүү дээ. Ерөөсөө яг Монголын хавиргатай шүү. Өвөр хангаагаас Улаанбаатар руу ороход нэг зам дагаад нэг баахан гуанзууд байдаг шүү дээ ажиллаа. Ерөөсөө яг тэднэр шиг хоол нь порцтой, амт сайтай тэгээ нэг өхрийн махныг оргиороо байдаг. Шүл мөл нь одоо ингээд тос мос нь өвдсөн. Гоё байна. Хэм байгаа яг Монгол шиг. Яг нөгөө Америкийн хоолны газруудаар орохоор чинь нэг тийм тос махтай байдаг шүү дээ. Тий. Махын угаасан байдаг юм амт муутай. Шириптэй, энэ ч нэг бифтэй, тэгээ ногоотой. Тэгээ энэ бийн бор бийн байна. Удаа өхрийн хилийг тэгээ тако мэгтароо тэгээ энэ чинь ингээд баг энэс идээд цадчт юм даа бид нэ. Тэгээд энэ томеро тэгээ энэ одоо майонез байна. Солонгос хоолойг нөгөө навчаар ороод өгшөв. Би нөгөө олон хоног махны бараа хараагүй Монгол хүн шиг зүгээр яс мэрэд ямар гоё юм байна. Энэ шүлүүд нэрээ тоосмос үстэй янзтай биш үү? Манай монголчууд энд их хэрч хоол иддэг байхгүй юу? Манай энэ авих. Тэсгээс нэг цаг болно. Цагийн зайтай. Юу нэг цагийн зайтай. Юу н хөдөөний гуанч гэсэн үг дээ. Аваас нэг гоё юм жимсний коктейл авчирсан бас их сайхан жимсний коктейлтэй. Энэ хоолны газар маань тэгсэн чинь Эл Салвадор хоолны газар гэж байна тийм. Эл Салвадор. Одоо чи ингээд энэ хүмүүс хараад одоо энд бол дандаа нөгөө нэг байшин барилгын одоо contractors тэгээ зам засварын ерөнхийдөө бол одоо нөгөө ажилчид биднээс ланчаар онгоогоод ороо динер нэхээс таад юм. Энийг чи хэрэглэж гин үү? Би нэг хэрэглэж наач хамаа юм. Амар тийм. За энэс яач идөө. За самнаас нь амсаад үзье. Одоо хальцтайгаа байна да. Энэ л ста маягтай. Энэ ста актер юм байна. За. Ямар янзтай гоё шүү. Манайд одоо нэг замд явхаар ч одоо нэг сайхан хоолнууд байгаа шүү дээ. Одоо цов юм ч юм уу те. Ерөнхийдөө тэгээд үний ханшны хувьд ямар байдгүй? Манай монголч одоо юу болсон шүү дээ. Америк доллараар ярих юм бол нэг $5 хийдэг байгаа шүү дээ. Тэгээ порцтой яг гой Монгол маягийн гадуур явхаар энэ Латин Америкийн чинь бор бодлогоо хэрэглээ. Гой нух шийдсэн байд юм байна. Энэ газар маань бас би ингээд харж байхад энэ голцоо Латин Америкт их орд юм биш үү тийм. Тий. Анх бүр тий биш. Одоо бол энэ чинь нөгөө хоолн сайн болохоор эрэлт хэрэгцээнээс одоо бас ингээд төрөл бүрийн хүмүүс ор. Би Америкийн зарим газруудаар орохоор цэвэрхэн байдаг шүү дээ. Энэ бол цэвэрхэн газар биш. Нэг цэвэрхэн биш. Гэтэ маш гоё газар. Хоол сайтай. Тэгээ гатхой өдрөөс аюул цэвэрхэн юм байна. Зүгээр айргны хулаар сороод явчлаа. Одоо ингэж сайхан халбгаар нийтэн шүү дээ. Яг ийм гоё олон хүмүүс хараад байна. Яг дээ нэг жоохон махсан монгол хүнд байна. Ингээ ууч идөө. Алаа ичдэг. Янзтай гоё байна шүү. Жинхэнэ юм идсэн боддог хоолны газар чи энэ шүү дээ. Үнэхээр гоё идсэн болох юм аа. Эл Салвадорчууд нэг юм сонин ийм төмс шиг юм ургамал байгаа. Нэг жука гэдэг байгаа тийм. Тэгээ наач дэрх гоё амттай шүү. Нөгөө төмсөг бол амттай. Тийм боол. Нэг юм мод шиг байдаг шүү дээ. Хальсаа найрлагаад иддэг. Өдрийн хэлийг бол өстой маш гоё болсон. Гоё хэлсэн боол тийм. Энэ их гоё. За би одоо энэс ээч. За чи наагаад дуртай үнштэй. Эрдэнэ шишийн бин гурдаар хийсэн тийм. Тийм. Эрдэнэ шишийн гурдаар хийсэн бин бол яг энгийн гурлын бинг бодох юм бол нэлээ тийм зузаан юм биш. За жоохон тийм хүнд гашуун дуу. Хүнд. Надад бол нэг тийм таалагдахгүй. Гэхдээ нөө эрүүл мэндийн хувьд энэ илүү сайн гэж хэлээ тий. Тэгээд нөө цагаан гурлыг бодох юм бол илүү сайн гэж байна. За энийг энэтэйгээ сайхан хоолой ичнэ сайхан. За толгоо. Тулгнаа. Бас ийм заншилтай манай монголчууд
За тэгээд аян зам ажил дүр сайн байх болтугай. Нойр хоолндоо сайн бол босдон болно доо. Одоо ч тэгэж арх марх тулгаж ингэх муухайш хоол тулгаад идэв явах. Тийм ээ. Вау. Орон нутгийн ийм ваанзууд их гоё байдаг тий. Хүн эргэлт ихтэй брэнд биш мөртөө. Маш гоё амттай. Одоо тэгээд энэ нэвтрүүлгийг одоо ингээд чиний буйнаар те одоо энэ нэвтрүүлгийг үзсэн бол манай энэ хавийнханд бөөнөр ирж идэх баг. Яг гэвэл энэ шүлэн гэхгүй. Бараг Украин махын хавиргын идэж цацдаг. Чи тэгээд газараар явж энэ дэлхийн очоогүй газар гэж бараг байхгүй. Янз бүрийн хоол эдэж үзэж одоо нөгөө нэг дахиад шууны мах идэж нүд тайлсан. Чи л одоо энэний амт ялгааг бол аягүй сайн мэдчих хэвээр. Би ч одоо нэг 60 орчим улсаар явсан байт юм. Хамгийн гоё хоолтой газар наанах уу? Хамгийн гоё хоолтой газар байна шүү дээ. Зөв миний бодлоо шүү. Газрын дундаа хийсэн хоол. За хоёр дахь хамгийн гоё хоолтой газар байна шүү дээ. Тайван. Тайваны хоол бол хосгүй байдаг. За гурав дахь хамгийн гоё хоолтой газар бол Япон. Манай Монгол орохгүй нөө. Монгол мэдээж одоо гоё шүү дээ. Гоё Монголоос бусдын яа. За окей. За энэ ямар ч ихний 3 нэлжтэй. Хятад бол арахгүй шүү дээ. Хамгийн муу хоолтой наах уу? Байх уу тийм. За ерөнхийдөө байна. Ер нь хамгийн онцгой хоолтой газар бол ер нь Никарагуа санагдлаа. Сая бид нар Никарагуад очиод бол хоолын нэдэд бол бас хэцүү л байлаа. Нэг тийм онц сайн хоолтой биш. Хинчээстэй айгүй үеиг хоол юм байна. Тийм бод. Тийм би ч бас энд аялж явахдаа сая хэд хэдэн хоол одоо багуугүй юу гэж үзсэнтэй. Аваа бараад исэн чинь энэ чинь Таач харин одоо тэгээ дуусчих ч та одоо. харин дуусна. Ер нь би ер нь шилэн дуртай. Наадхай Таны хацх юм бол нэр амар халуун байна шүү дээ. Наач слава халуун. Би бол Америкт уг нь бол урд нь нэлээд хэд хэд удаа ирсэн. Энэ удаа болохоор айгүй урт айдлаар энэ айдны тойрог нөтрүүлэлтээ ингээд Ер нь Америкийн үүсэх маягтай тийм. Ер нь одоо телевизний санаас харж байгаа л аялах одоо сайхан юм амархан юм аа гэж боддог шүү дээ. Би харин тийм биш байлаа. Одоо нийт ингээд 45 хоног аялсан. Ер нь бол нэлээд чанга. Би Америкт хэд хэд удаа ирэхдээ ингээд айлаар ингээд яваа зочдгоо буугаад албан ёсны юмд оролцоод ингээд би Америкийг аягүй хүзээд нэгээд ингэж боддог байсан. Яг жингэндээ Америк бас тийм сайн мэддгүй байсан юм байна. Яг ингээд машинтай одоо бид нар чинь ингээд 5000 км бол 3000 майл явлаа шүү дээ. Тэгээ ингээд явж хахад одоо зогсоол те буудлаа яг бэлтгэхгүй дараагийн хоол хүнс яах вэ ингээд яг энгийн одоо Америк хүмүүсээ амьдрдаг амьдралын тэр одоо байдалтай ингээд танилцаад явсан байхгүй. Тэгээ үнэхээр өнгөц мэддэг байсан юм байна. Яг өндөөнд орохоор чинь шал өөр санааны зоргоорч болсон юм шиг байна. Тэгээд дээр нь аяллаа нэвтрүүлэг хийнэ гэдэг чи одоо яахтай ингээд хүмүүс аялдаг зөндөө зураг авдаг ингээд хийдэг байдаг да. Нэг тийм сонирхолтой юм үзүүлчихсэн та. Яг юм тодорхой юм зорилготой явж байгаа аяллаа нэвтрүүлэг бол цаг нар гэж алт байд юм байна. Тэгээд Америкч байгаа энэ хүмүүс бүгдөө цагтаа урддаг. Тэр хүмүүсийн цаг нь харангуйр хэмжигдэж яадаг тийм. Ийм болохоор тэр нь ойлгомжтой юм байна ш. Өнөөдөр өдөөс өмнө 4 цаг ажиллаад орой та нартай явъя гэж 4 цагаа болтоход тэр миний 4 цагийнх нь ажлын хөлс явж байгаа ш. Болж байгаа. Яг тийм энэ мэд тийм нарийн юмнуудыг маш сайн ойлгож авсан. Тэгээд би одоо олдоогоо та бүхэн танилцуулъя. Одоо Вашингтон ДС хотод тэр Америкийн нэгдсэн улсад амьдрын одоо ажиллаж амьдарч байгаа Бодбатер гэж юм. Урлагийн уран бүтээж, найруулагч, жүжигчийн залуу байгаа. Та бүхэн бас өөрсдийнх нь бодогийн өөрийнх нь тоглосон кино өдрийг хараад таних бах үл мэдэг өөрчлөгдсөн байлээ. Ол бүдэг гогширсан байна гэж. Одоо манай энэ зарим энэ Америкт байгаа улсууд ч их гоё шүү. Ерөнхийлөгч нь өөрөө ирнэ. Ерөнхий сайд нь өөрөө ирнэ. Далай лам нь өөрөө ирнэ. Бид нар өөрсдөө очиод уулзчихна. Бүх хотууд нь хүрээд ирнэ. Ирээд тоглолч нь бүгдээр ингээ уулзсан. Монголд бол тэр болгон одоо тэр хүмүүстэй ч уулзах гэсэн шүү дээ. Тэгээд бас ингээд зорж ирээд ингээд бидний амьдрал ахуйтай дамаа энэ гадаадд ажиллах улсуудтай ингээд амьдрал тэргээрээ бас энэ аялын тойргийн нэвтрүүлэг хийгээд энэ ган улсад хоёр ингээд явж байгаад бол би их талархаж байна. Бас маш олон юм хийгээд яваад байгаа юм шиг.
ялгаа байхгүй би ч гэсэн одоо энд ингээд ирээд ингээд Америк үзээгүй л байгаа шүү дээ. Нөгөө ажиллаа игээд өглөө гараад ажиллаа игээд тэгээд яаж үздэг вэ гэхээр Монголоос одоо ингээд хүмүүс ирэхэд тэдрийгээ дагаж яваад дагуулах маягаар өөрсдөө үздэг. Одоо манай энэ хавьд хингийн тийм Нью-Йорк явъя эсвэл тийшээ явъя гэхээр за одоо мөнхийг ялаастаа үзүүлэх гэхээр далимд нь би үздэг байхгүй. Тэр 40 жил амьдарч чад энэ орнод бас үзээгүй л явдаг бас нэг тийм юм байдаг. Ирээд одоо 20 гаруй жил болчихлоо. Эд сайхан залуу те их сургуулаа дөнгөж төгсөөл маргааш Америкт ирж байна. Хоёр чандаатай цүнхчээрээ ингээ бууж ирлээ. Одоо бол одоо өөрийн гэсэн тогтсон бизнестэй чулууны үйлдвэртэй ер нь энэ одоо DC чулууны үйлдвэртэй Монгол хүмүүс аягүй олон байгаа. Тэдний хангалтчийн нэг нь тэгээд манай болдоор маань жүжиг тавьсан. Америк жүжиг тавина гэдэг бол нэрээ одоо бол би энэ юм ойлгоцсон байгаа дээр ямар асуудал гэдгийг сайн ойлгож байна. Дээрээс нь манай ангийн хоёр оюун сүрэн Бодрмаа хоёр тий. Тэгээ 2009 онд тэр жүжиг хийсэн. Тэгээд яг нөө энд ирчгээд зохиолынхоо одоо ерөнхийдөө зохиолоо би ерөнхий санааг нь гарга нэг анхны хар зургийг би бичээгээд дараагийн хоёр дахь хувилбарыг болроо өгч бас давхар бичсэн л те. Нөгөө анх үндсэн санааган дээр нь нэмээд өөрчлөлт гасаа дүрийн наанцаар оруулаад 2008 онд ер нь бид нэр тал талаасаа уулзаад одоо жүжигчин Алтан баг нь оюун сүрэгч Болормаа хамт сүрэн гэдэг. Тэгээ хөгжмийн зохиол сансар гэрэлдэг менежерээр мэндэ бүжигчин зингэл гэдэг урлаг тайртай урлаг дуртай юм хайж чаддгүй ингээд ажил хийгээд гайрна байнгын нэг юм ард аваа яваад байдаг нөхдөд байдаг шүү. Тэгээ бид нар санаа нийлээд тэгээ хоорондоо ингээд ажиллаа ингээд төр орхиод тэгээд энийг ингээд зориглоод хийсэн. Тэгээ жүжиг маань ерөнхийдөө бол их сайхан болсон. Хүмүүс гоё хүлээж авсан. Яг л Америкт амьдарч байгаа хүмүүсүүдийн амьдралаас сэтвэлсэн. Бид нар чинь Чикаго, Сан Франциско, DC гэх 3 том театрт. Тэгэл яг ингээд тоглох болгонд заал дүүрэн. Нэг Гавьяат Баццэг их маш бадах хоёр ирж үзчихээд. Инех гэхээр уулчих гээд уулах гэхээр инечих гээд айгуу сонж ижиг юм байна. Ерөөс ингээд өөрийгөө барьж болохгүй ингээд яг гоё инех гэчээд үйлүүлж чад авах ингээд тухай тийм сэтгэлээ хэлжсэн. Тэгээд тэгээ нөгөө бидний нэг ийм зовлон байна л да. Уран бүтээл их боломж байхгүй шүү дээ. Энд чинь нөгөө хоёр дахь бидний хобби болоод явчих. Тэгээ ингээд үндсэндээ бол бидэд 8-аас орооны 5 6 хүртэл ажиллаа хийхээр тэгээ тэрнийхээ бусад цагаар ингээд санаа нийлж хийж ажиллахгүй л байх юм бол энэ чинь хамаг юм зогсчих гээд байдаг. Ер нь бүх монголчууд адилхан шүү дээ. Нэг өдөр юм уу хоёр өдөр ажиллагүй байхаар л хэрэг хийсэн юм шиг тий одоо яа. Би одоо энд яг үзчихээн. Тэр нэг хариуцлага гэдэг юм байна ингээ хүнийг шахаж чаана л да. Тий. Ерөөсөө хариуцлага амар өндөр түвшинд байдаг. Яг энэ зэрэг хобби болчиход байгаа болохоос жинхэнэ бол чиний мэрэгжил. Үндсэн мэрэгжил тий. Тэгээ нөгөө нэг үндсэн мэрэгжил тэр хүсээд байгаа тэр хоббигаа хайчаар би хийж болчих гэдэг юм шиг надад. Одоо нөгөө нэг болдоогоо биш болоод тэгэхээр миний одоо энэ мэрэгжил энэ тэмүүлэл ч юм уу энэ урлаг дуртай байгаа сэтгэл маань намайг ингэж хөглөөл одоо энэ Алтан баг нөө талигаач нөө дэмдээ ах маань байсан. Тэгээд бид гурав нэг дор амьдарч байгаа. Дэмдээ ахад би хэлж байгаа байхгүй юу. Би бизнес хиймээр байна. Гэхдээ би бизнесийг яах гэж байвал мөнгө олно. Мөнгө олоод яах гэж кино хий. Тэгэхээр одоо би мөнгө олохын тулд бизнес хийх хэрэгтэй болчиход байгаа. Чи бол нэг кино хийсэн, нэг жүжиг хийсэн. Гэхдээ Америкт хоёул юм. Тэгээ хоёул ингэ нээсэн. Пандемик эхлээд ингээд бүх газар ингээд таг зогссон. Тэгээ байжсэн чинь манай найруулагч Чингүн Темка хоёр энд аяллаар явж байгаад тэгээ ингээ хоригдоо тэр хоёр ч хийх юмгүй болоод Монголд буцах боломжгүй болоод би ч ажилгүй болчихсон. Тэгээ Чингүн надад санал тавихгүй. Хэдүүлээ энийг ашиглаа кино хийж. Мянга ярихаас нэг хийгээд үзье. Онсон ч бай, алдсан ч бай. Тэгээ киногоо хийсэн. Тэгээ кино бол маш их адал явдалтай хөрхий. Тэгээ нөө яг ковид болоод хүмүүс гэртээ байж байхад мань хэд бол гадаал ерөөсөө ингээл архиар гараа угаагаад тэгэл хаяа тэр архинасаа татчихад. Тэгээд бид нар бүгд ковид хүрээгүй ш яг тэр үед. Би нэг ингээл машинтай орж ирээд зодтолдог гэсэн байгаа байхгүй тий. Бид нар буутай байсан. Төд бодлого өө 7 8 цагдаагийн машин ингээд. Юус хаанасаа гараад ирсэн бүгд ингээд ороод. Хамгийн хойдлын машинд байгаа хүн снайпертэй ингээд одоо яг буутахад бэлэн ингээд. Ягаад гэвэл бид нар нөө буутай байсан. Тоглоом буутай. Тэгээд би ингээд цусмас болчихсон. Тэгээд шууд гараа өргөд ингээд зогссон чи. Нөө цагдаа нэрээр буу шалгаж үзэл. Бид нэг оюутнууд юм аа ингээд хичээлийн аймаг хийж байгаа маа гэр аав. Red now. Тэгээд бид тэндээс ястаа нэг сүүлээ гарчин гэдэг шиг алгуулж. Тэгээд дараа нь бүр Чингүн бид нар өөрсөд манай ажил дээр гэрэл тавьж хагаад. Тэгээ нэг нэмэлт жоохон зураг аваад яг хөтэ Америкт
одоо хийцэн гээд өнгөрөөл ингээд байгаа юм шиг. Зүгээр ер нь хийх гэж оролцсон ер нь тэгээд тэрний ард нь гарсан анхны одоо бүрийн хэмжээний кино гэх юм уу та. Энд байгаа жүжигчдтэйгээ нийлээд жүжиг хийх санаа бол байгаа. Яавал бид энэ Америкт хүчтэй гоё амьдрах уу? Яавал бие биенээ дэмжих үү гэдэг сэдвийг хөндөд тийм инээдэм жүжиг хийх санаа бол байгаа. Тэгээ аялын тойргийнхондоо бүгдээр нь ажилд нь амжилт хүсье. Тэгээд энийг үзэн суугаа гадаад дотоодд суугаа бүх монголчуудаа ад жаргал сайн сайхан бүхнийг мөөг ахтайгаа хамт хүргье. Ирхэн үзэгчид бас одоо чиний тоглосон кинонууд тусгай салаа гэдэг энэ мэдээ сумаа сайн мэдчихэж байгаа. Тэгээ одоо амьдрал ямар байна? Хэр удчих вэ? Америк ирээд ерөнхийдөө бол нэг 2 жил хагас болж байгаа юм да. Миний их багш маань болохоос нь болохгүйгээр хүртэл бүхий л юм дээр манай бодолчтой зөвлөж тусалж байдаг. Америкт ирсэн Монгол уран бүтээлчдээр бүр зорж очдог. За нэг аяг цай бариад, тоол бариад очих жишээ юм аягтай. Уран бүтээлчд ирж ирэхээр баярлдаг шүү дээ. Хизээ тоглох нь бол хизээ үзэх бол гэж бодооч өөрөө ч Америкт бас кино хийгээд, жүжиг хийгээд Монголын соёл урлаг Америкт ирж уран бүтээл хийгээгүй байхад энэ нөхөрч өөрөө хийгээд үзсэн баггүй. Гэтэл яг тэр талаараа нэгдэж, нийлээд надад тэгээд нэг уран бүтээлийн төлөвлөгөө юмд орцсон гэж явж байгаа. Урлагт орчин хайж чадахгүй ш, орхиж чадахгүй үстэй. Уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Тэгээд дахиад ихэд талайн шиг уран бүтээлээр хайлгаад байж байгаарай. Баярлалаа.